үзэгчтэй юуны төрөнд нэвтрүүлэгт маань хандаж захидал бичсэн нийт хүмүүстээ баярлалаа. Тэгэд өнөөдрийн нэвтрүүлэгт маань ирсэн захидал зөвлөгөөхөөр хүрэлцэн ирсэн зөвлөгч нартай энэ үчийн мэндийг хүргэе. Тэгэд энэ удаагийн дугаарт маань бас нийгэмдэр байгаа олон залуу гэр бүлийн төлөөлөл болсон нэгэн захидал бидэнд ирсэн байна. Юуны төрөнд танд захидлыг хүргэе. Бидэнд итгэж найдаад чин сэтгэлээ захидал болгон илгээсэн энэ залуудаа үнэхээр их баярлалаа. Тэгэд энэ бол нийгэмдэр нэлээ их байдаг тий залуу гэр бүлүүд болгон л бараг давж тулдаг ийм асуудал байна тий. Тэгээд Библийн зарчим бол юуны төрөнд эцэг эхээ орхиод тусдаа гарах ёстой гэсэн зарчим байдгаа гэд бид өнгөрсөн дугаарууд дээр зөндөө ярьж ирсэн тий. Тэгээд энэ захидал дээр нэг зүйлийг харж байхад нэг юм сонирхол татсан нь би гэр бүлийг аав, ээж, хүүхэд гэсэн гишүүдтэй л байх ёстой гэж боддгоо гэж бичсэн байлээ тий. Тэгэхээр энэ дээр би бас энэ асуултыг асуумаар санагдаад байгаа байхгүй юу? Гэр бүл гэж аав, ээж, хүүхдүүд гэсэн гишүүдтэй л байх ёстой юу? Эсвэл аав, ээж, хүүхэд, ах, эгч, эмээ, өвөөнөр гэр бүл гэж байж болох уу? Тийм бас мөнгө эзний бидний тогтоож өгсөн тий. Бас зарчим гэж байгаа гэр бүлийн. Тэгэхээр яалтчгүй бид нар бас гэр бүл одоо эхнэр нөхөр хоёр одоо нийлээд нэг гэр бүл болохын тулд заавал өөрийн гэр бүлээ аль тал нь орхих ёстой, орхиж байж тэгээд тэр хоёр нэгэн бий болж нэг гэр бүлийг бий болгоно гэхээс биш тий. Нөгөө гэр бүлийн хамт амьдралтай гишүүдтэйгээ нийлэх юм бол тэр гэр бүл болоход нэг утга учиргүй юм шиг тий. Яг аль талаасаа гэр бүлээ орхиод тусдаа нийлж нэг гэр бүл тусгаарлаад бас явах нь айгүй чухал байхаа. Тэр эцэг эхээ орхиод тусдаа гарах ёстой гэсэн үгийг бас илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөж сэтгэл санааны хувьд, санхүүгийн хувьд гэл олон зүйлээрээ тусдаа гарах ёстой байх л та тий. Тийм. Эпес номын 5:31 дээр эр хүн тий эцэг эхээ орхиод их нэртэйгээ нийлэн нэгэн бий болно. Энэ нууц бол агуу юм аа гэж бичсэн байдаг. Эр хүн тийм ээ эхнэр авах үедээ эцэг эхээ орхиод тусдаа гардгаа гэдгийг харуулж байгаа. Өөрөөр хэлбэл заавал шинэ гэр бариад тусдаа гардаг. Монголчуудын улам жил ёсон ч гэсэн юм байсан. Тэгээд орчин үед ч гэсэн энэ нь цаа талдаа өөр олон тийм утга амьдралын тэр маш чухал зүйлүүдийг агуулждаг. Тэгэхээр хэрвээ эцэг эхтэйгээ нэг дор амьдарч байвал юу болох вэ гэвэл орхилгүйгээр нэг дор амьдрахсан тэр үед байнга асуудал гарч идэг. Өөрөөр хэлбэл тэнд нэг хоёр үе, ялгаатай үе байгаа. Үзэл бодлын хувьд ч гэсэн ялгаа гарна, зан заншлын хувьд ч гэсэн ялгаа гарна. Тэгэхээр хүргэн тэр ялангуяа тэр тал дээр нэмэгдээд ороод ирсэн. Одоо энэ загтлын хувьд бол тийм ээ. Одоо хүргэн нь тэр айлд ингээ орж ирээд сууж байгаа ийм байдал гарч байгаа. Гэхдээ дээр үеийн монголчууд бол яг энэ байдлыг тийм зохистой авч үздэг байсан тийм ээ. Одоо хүргэн орно гэж энэ хэллэгийг жоохон тийм шогчилсан маягаар хэлдэг байсан байна. Яагаад гэвэл хүү өөрөө тусдаа гэр бэлдээд эхнэрээ авах ёстой.
тий бэр болгож. Гэтэл хөргөн бэлтгэлгүйгээр тэр хадминд очиод суухыг хөргөн орох гэж хэлдэг байна. Тэгэд энийг болохдоо нэлээд тийм хүнд нөхцөлтөл арга буюу хийдэг. Тэгээд тэгж орсон хүн бол хөргөн орсон хүн бол их зовдөг, хэцүү амьдрдаг гэж ингэж ярьдаг байсан. Тэгэд өнөөдрийн нийгэмдэр байгаа залууд гэр бүлүүд ингээ харж байгаад бас нэг зүйл анзаарэгддэг л да. Ингээл бүх юмд бэлэн нийлхийг хүсдэг. Тэгээд ингээд гэр орно нь бэлэн, цахилгаан хэрэгслүүд нь бүгдээрээ байж идэг. Тэгээл унтлагын ор дээр бүх юмд бэлэн байж идэг. Тэгж тустаа гарахыг айгүй хүсээд идэг юм шиг санагддаг л да. Тэгэхээр залуу гэр бүлүүд тустаа гарахад юу хамгийн чухал вэ гэдэг талаар бас зөвлөж өгөөч. Ер нь миний зам, чиний замтай нийлээд бидний шин зам эхэлж байна гэсэн үг л те, шин гэр бүл бий болж байна гэдэг маань. Тэгэхээр энэ маань яг юу хэлээд байна гэхээр би одоо өөрийнхөө гэр бүлээсээ тусдаа одоо гараад тийм ээ гэр бүлээ орхиод чийж мөн одоо өөрийнхөө гэр бүлийг орхиод бит хоёр шин одоо гэр бүлийг шин одоо тэр хэв маягийг шин амьдралын одоо тэр хэв загварыг үүсгэж байна гэсэн утгатай юм байна. Тэгэхээр яадаг вэ гэхээр чи мэдээж шал хоёр өөр ертөнц нэгдэж нийлж байгаа гэж бид нар бас олон удаагийн зөвлөгөөнүүдээр бас ярьж байсан тийм ээ. Амьдралын төвшнгөөр шал өөр байна тийм ээ. Эрэгтэй эмэгтэйгээрээ өөр байна. Дээрээс нь одоо гэр бүлдээ төрлөх гэр бүлээсээ авсан уламжлал хэв маяг загвар тийм ээ. Хоол хүнсний одоо идэж уух хэв загварч хүртэл шал өөр тийм гэр бүлүүд хоёр эхнэр нөхөр хоёр нэгдэж нийлж байгаа. Тэгэхээр энэ дээр яах вэ гэхээр заавал би одоо өөрийнхөө гэр бүлийнхээ хэв загвараар чамтай хамт амьдрах хэрэгтэй гэдэг ч юм уу тийм ээ. Эсвэл одоо заавал би эцгийн гэрээс авсан хэв загвараа эхнэртэй тулгах ч юм уу тийм ээ. Тийм шийдэл гаргалгүйгээр яг танаах ингэдэг юм бол манайх ингэдэг тийм ээ. Тэгэхээр хоёулаа энийг өөрчлөөд ийм болгочих л доо гэдэг тийм шинэ хэв загварыг гаргаж амьдрах хэрэгтэй л дээ. Тэгээ хамгийн гол нь залуучууд маань одоо яг сүүлийн үед бол яаж юм гэхээр одоо бүх юма бэлдүүлэл тусдаа гарах нь мэдээж тэднэрт бол сайхан байгаа тийм ээ. Гэхдээ тэн дээр тэр бэлдээд өгсөн тэр амьдралыг авч явах чадвар нь тэднэрт бас байна уугүй юу гэдэг нь хамгийн чухал байна. Эртний одоо дээр үед монголчууд ер нь одоо зарим хөдөөний одоо ч гэсэн бас ухамсартай одоо өвөг дээдсүүд байна, ухаантай өвөг дээдсүүд байна хөдөө. Тэгээ тэд нар яадаг вэ гэхээр үр хүүхдэд дагуулж амьдэрдэг. Гэрийн өөрийнхөө өөрсдөө гэр бүлийнхаа хажууд ингэж барьж өгөөд, орон гэрийг бэлдэж өгөөд, хорим нарийн хийж өгөөд, малын тусгаарлаж өгөөд. Тэгээд цугтаа амьдэрдэг. Гэхдээ яадаг вэ гэхээр хажууд нь амьдарч байгаа эцэг их нь ингэж амьдралыг авч явах ёстой шүү гэдэг арга барилаа өөрсдийнхөө амьдралаараа үлгэрлэж харуулж идэг. Тэр арга барилыг харсан хүүхдүүд хумсартайгаар бас өөрсдийнхөө амьдралыг хэрхэн яаж авч явахаа мэдчихэдэг, сурчээдэг тийм аа. Нэгсэндээ эцэг их нь чиглүүлж өгч ин гэсэн хажууд нь цуг амьдрангаа тийм ээ. Тэгэхээр яг хот газрын амьдралын хувьд бол бас хэцүү. Сурсан мэдсэн боловсрсан тийм ээ тэр ажил хөдөлмөрөөрөө өөрсдийнхөө амьдралыг авч явна. За зарим тохиолдолд одоо бол ерөнхийдөө яаж юм гэхээр илүү одоо хэр зэрэг сурч мэдснээр амьдралаа авч явах нь бас хэцүү болчиход байна тийм ээ. Бүгд л дипломтой мөртлөө одоо ажилгүй. Тэгээд хорим нар хийгээд яг орон байртай бүх юм бэлэн боллоо гэхэд тэр зүйлийг хэрхэн зөв зохицуулж яаж авч явах уу гэдгээ бас сайн мэдэхгүй. Тэгээд хичнээн бэлэн юм байсан ч гэсэн тэр зүйлийг бас буснуулаад тайчих тохиолдлууд бас байна шүү дээ. Тэгэхээр тэн дээр бас залуучууд маань гэхээс илүүгээр эцэг эхчүүд нь илүү ухамсартай хандах хэрэгтэй. Тэд нарыг амьдралаа хэрхэн авч явах тэр чадварт нь сургах хэрэгтэй л дээ. Тэгээ монголчуудын хувьд бас ийм боломжил байсан шүү дээ. Одоо сая ярьлаа тийм ээ. Тусад нь ингээд гаргахдах бай. Тэгээ тусад нь гаргахтаа одоо Монгол уламжлалын хувьд яадаг байсан бэ гэвэл хүүгийн талаас тийм ээ гэр орноо бэлдээд тэгээд манайх одоо ийм хэмжээний малыг одоо тий мал ийм идэх оршлыг одоо хүүдээ ингээд тасалж өгч гинөө гэд нэрлээд бүр малын зүслээд эд оршлыг нэрлээд ингэж тасалж өгдөг. Түүгээ зогсохгүй бас хүүгийн талаас сүү бэлэг буюу инж гэд тийм ээ бас одоо охины талд ч хүртэл тодорхой хэмжээний одоо мал өгдөг. Ийм ёс заншилч гэсэн байсан. Тэгэхээр эн чинь юуг харуулж байна вэ гэвэл эрэгтэй талаасаа тэр санхүүгийн тэр хариуцлага байна гэдгийг илүү харуулж байгаа. Тэгэд одоо энэ загтал дээр хэлэхэд ч гэсэн одоо юу ч хэлмээр байна гэхээр энэ залуугийн одоо санхүүгээ авч явах тийм ээ тэр хариуцлага нь өөрт нь байгаа гэдгийг нэгдүгээр тэр хариуцлагаа ингэж хүлээж авах тэр чухал байна. Мөнгө санхүүгийн хувьд боломжгүй байна гэж бол хэлж байгаа. Тийм байж болно тий. Гэхдээ үүнийг гэрлэхээс өмнө бодох хэрэгтэй. Надад энэ гэр бүлийг авч явах чадвар байна уу? Би санхүүгийн хувьд чадвартай бол би гэрлээд болно. Чадваргүй бол би чадвартай болтлоо тийм ээ. Үерхэд гэрэлтэй хойшлуулъя гэж шийдвэр гаргаж болно. Яарч шийдвэр гаргаад тий
амьдрснаас одоо ийм байдалд бас орж байгаа тал байгаа. Тийм учраас нөгөө гэрлэлтийн зарчмын нэг чухал тал нь болох дээр гэрлэлт бол эцсээ хүртэл хүлээх хариуцлага юм а гэж ярьдаг байна. Тэгэхээр энэ болох дээр ялангуяа эр хүний хувьд бол санхүүгийн болон гэр бүлийн авч явах хариуцлага нь угаасаа яг эр хүний талд байна. Тийм учраас энэ дээр их чухал хариуцлагатай хандах. Тэгээ нэг талаас нь нөгөө гэрлэлт гэдэг бол одоо бие биендээ гарах зориулалт, тийм золиос зориултыг гаргах хэрэгтэй. Гэхдээ нэг тал нь 50% гаргачаа. За нөгөө талаас нь 50% хүлээе гэдэг юм уу, тийм байдаг. Гэтэл 100% золиос гаргаж яж гэр бүл маань амжилттай явдаг. Ийм байгаа. Тэгэхээр энэ зориулалт гаргах хэрэгтэй. Бас хариуцлагаа хүлээх нь бас хэрэгтэй. Ийм байж одоо гэр бүл маань одоо амжилттай тийм явах тийм боломжтой. Энэ зөвхөн нөгөө эд материалын баян байдал дээр суурлаад байна шүү дээ. Одоо яг сая асуулт бол одоо бүх юм нь бэлэн амьдарч байна гэд. Тэр эд материалын баян байдал бол гэр бүлийн байдалд бол гэр бүлийн хоёрын хооронд бол ер нь тэр бол нэг тийм нөхцөл байдал болохоос биш яг амьдралын одоо тэр чухал зүйл бол биш. Яагаад гэвэл тэр устдал эвдрээл хагараал хэмхрээл дуусгал зүйл. Харин гэрлэлт бол ерөөсөө зүрх сэтгэлийн баян байдлыг айгүй шаарддаг байгаа. Бид нар бие биенийгээ хайрлах, бие биенд итгэлтэй, бие биендээ үнэнч байх, халамжлах энэ хамгийн гол ийм юмн дээр л одоо гэр бүл маань тогтно. Тэрнээс хоёр талаасаа хичнээн сайхан одоо бүх зүйл ээж аав нь бэлдэж өгөөд хоримлуулад гаргасан ч гэсэн утахгүй салаад ингээл нэг гэр бүл бутраал явж байгаа хүмүүсийг бид зөндөө л хардаг те. Тэгэхээр яг хурим гэдэг маань эцсээ хүртэл үхэл хүртэл би чамааг өвчтөй байсан ч, хэвтэрт байсан ч, би чамааг эрүүл байсан ч, би чамааг үнэхээр ямар ч үед хайрлнаа, халамжлнаа, хамт байна гэсэн ерөөс амлалт учраас ерөөс яг энэ дээр л тулгуурлал айгүй сайн байгаа гэр бүл маань. Тэгээд энэ хоёр хосын хувьд болохоор нөхрийн одоо хадминд амьдарч байгаа нөхрийн тухай, гэр бүлийн тухай гарч байгаа тийм. Тэгэхээр энэ хоёр хүний яг загтыг уншиж хахад үнэхээр энэ эрэгтэй ямар аз жаргалгүй байгааг зүгээр загтлаас нь ингээл уншиж хахад мэдэгдэж байгаа тийм. Тэгэхээр бидний монголчууд маань өнөөдөр боломжгүй байна, мөнгөгүй байна ч гэдэг юм уу яг ийм шалтгаар ингэж амьдарч байгаа олон залуучууд, олон гэр бүлүүд байгаа одооч энэ нь эцэстээ эхнэр нөхөр хоёр яг бие биенээ хайрлах, яг нөгөө нэг амлалтын дагуу амьдрах тэр зүйл нь алдагдж байгаа учраас нэрэл би ч одоо хадам ээжтэйг амьдарч байгаа юм уу? Хадам автагаа амьдарч байгаа юм уучраа болохоо байлдаг яг ийм амьдрал байгаа. Тэгэхээр өнөөдөр эхнэртэй л болсон бол өөрсдийнхөө чадлын хэрэгэл тусдаа гарахыг л хамгийн түрүүнд урьд болгох хэрэгтэй. Тэгж чадах юм бол энэ хоёр тусдаа байхдаа хоосонч бай, хоолтойч бай. Өнөөдөр одоо ор байхгүй зүгээр хоёулаа дэвсгэр унтчихсэн чи аз жаргалтай байна. Тэгэхээр энэ зүйлийг энэ залуучууд манаас ойлгол өөрсдийнхөө аз жаргалыг бас яг эндээс өөрсдөө энэ аз жаргалаа эхлүүлүүлэх сайн байгаа. Бас энэ эмэгтэй бас их тэр төрөмгий байгаа тийм ээ. Яг өөрийнхөө гэр бүлд аавынхаа гэрт байгаа гэдэг утгаараа бас нөхрийгээ бас хүндлэхгүй. Одоо миний аавын гэр минийх гэсэн тийм илүү их хандлагатай байгааг захиаг харж байхад тэгээ нөхрийг бол ер нь үл ойшоос нь байдалтай ерөөсөө тэрийг орхицсан. Зөвхөн өөрийнхөө ээж аавыг л чухалчлаад байгаа болохоос биш. Яг нөхөр маань миний чухал хүн шүү, миний түшиг тулгуур шүү, манай гэрийн тэргүүн шүү гэж ерөөсөө бодож үзээгүй нэмэгтэй. Яг го тухай үе магадгүй нэмэгтэйг нь залуу хоёрын хооронд энэ амьдралын ялгаа бас байж болох юм тийм ээ. Нэг нь одоо нөхөр болж байгаа боломж муутай санхүүгийн асуудалтай л даа ч юм уу тий жоохон муу байгаад нөгөөт нь бол яг боломжтой байдаг. Гэхдээ тэр боломжтой байдлыгээрээ манай одоо орчин үед хүмүүс нэг аягүй их дарамталдаг бас тийм ээ. Сэтгэл санаагаар нь одоо танах юмгүй манах юмтай ч гэдэг юм уу. Минийх чинийх ч гэдэг юм. Иймэрхүү байдлаар бас ялгуур л гаргаж идэг. Энэ бол гэр бүл тийм зохистой зүйл биш. Яагаад гэвэл эн чинь тэр гэр бүлийг одоо нураах, одоо бүснүүлэх гэсэн нэг том арга хэлбэр явагдаж идэг. Залуугийн хувьд бас нэг ийм зүйл байгаа. Одоо сэтгэл рүү ингээд өнгийгөөд тийм ээ. Дотоод сэтгэл нь ямар байгаа бол гэх ингээд энэ хүний байр суурин дээр очиод харах юм бол энэ хүн одоо хэцүү байдалтай байгаа угаасаа загталтай ч гэсэн битсэн. Тэгвэл эрэгтэй хүний хувьд одоо ямар зүйл байдаг вэ? Энэ хариуцлагаа бүр маш сайн ухамсарлаагүй байсан ч гэсэн ерөнхийд нь угаасаа мэдчихэдэг баг. Би энэ гэр би их нэрийг ингээд авч явах хэрэгтэй гэдэг угаасаа мэдчихэдэг тийм ээ. Тэр үүднээсээ яг ийм байдалд ороод өөрөө санхүүгийн хувьд ийм хүндрэлтэй тийм ээ. Одоо эхнэрийгээ сайн авч явахгүй тусдаа байр одоо мөнгө санхүүгийн хувьд боломжгүй байгаадаа
одоо дарамтанд ордог. Сэтгэл зүйн хувьд ингээд хэцүү тийм готрал дарамтанд ордог. Тэгэд яг энэ дарамт нь ингээд үргэлжлээд явах юм бол цаашдын амьдралд нь бас илүү хэцүү. Өөрөөр хэлбэл энэ хүн чинь бас л өөрийгөө буруутгаал за би одоо ингэ сайн авч явж чадахгүй байна. Би ингэж юм, би тэгж юм гэл яг л ийм аяс бас энэ дээр харагдаж байгаа тийм энэ загтал дээрээс. Тэгээ ингэ явж байгаа. Тэгэд энэ зүйл дээрээс гарахт нь л одоо бидний өвдөж гисэн бас дэмжлэг тусалцаа бас хэрэгтэй. Нөгөө талаас бүр илүүтэйгээр эхнэрийнх нь хувьд энэ бас хамгийн гол одоо байр суурь байна. Ерөөсөө эхнэр хүний байр суурь гэдэг бол нөхрийг одоо нөхөрт тусалж нөхрийн одоо сэтгэл зүй хийгээд түүнийг урам зоригтой байлгах тийм ээ. Түүнийг бүх талаар нь одоо дэмжих. За ийм байх юм бол нөхөр тий эр хүн юу гэсэн тийм сэтгэл зүй төрөх вэ гэвэл ерөөсөө урам зориг аваад ирэхээр ерөөсөө би энэ гэр бүлийн төлөө маш сайн юм хийх хэрэгтэй юм байна тий. Миний эхнэр чинь ийм сайн намайг дэмждэг тийм ээ. Ийм байна. Тэгэхээр би ерөөсөө хариуцлага үүрээд одоо зүтгэе. Надад бол ямар нэгэн арга байх ёстой гэж. Энэ өөрөөр хэлбэл ийм байдлаар урам зориг авсан эр хүн бол энэ тэр дарамтнаас гардаг урам зоригтой алив зүйлийг хийх юм хүсэл зориг одоо төрдөг. Тэр нь бий болдог. Ингээд ирэхээр энэ асуудал шийдэгддэг. Тэгэхгүй эхнэр нь хажууд нь магадгүй тэрнийг мэдэхгүй эхнэр байх юм бол чи ерөөсөө ямар ч арчаа байхгүй. Чи айлуудын нөхрийг хардаа ийм байхад чи бол ерөөсөө тийм биш. Чамд бол ямар ч чадвар алга. Одоо би чамтай яах гэж суваа. За ингээд хэлээд эхлэх юм бол нөхөр бүр гүн дарамтанд орж байгаа. Тэрнээс болоод гэртээ магадгүй одоо энэ хадмууттайгаач байгаа те. Тэгээд эхнэр нь тэгж хэлжээвэл гэртээ ирэхээсээ ч те төвөгшөөж эхэлнэ. Тэгээд ингээд зугтаж тойрч эхэлнэ. Тэгээд магадгүй баар саванд орох ч юм уу. Ингээд дараагийн буруу зуршилтай бүр ингээд хэцүү амьдрал руу орно. Тэгэд бүр магадгүй эхнэр нь дараа нь тий энэ амьдралаас тэр буруу зуршлаас нь салгахын тулд илүү ихтэй золиос өөрөө зовж төлөх шаардлага гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйл дээр одоо дөнгөж ингэж 1 жил болж байгаа хэлж байгаа тий. Эхнэрийн хувьд ойлгоод нөхрийгөө ингээд урам оруулаад урам зориг өгөөд дэмжээд тийм ээ эхлэх юм бол нөхрийн хувьд бол ерөөсөө тэр сэтгэл зүй сайн байна тий. Урам зориг авлаа. Энэ гэр бүл сайн явах маш тийм боломж байна. Библиэлд Галаат номон дээр хэлсэн байдаг шүү дээ, тий. Юу тарин түүнийгээ хураана гэдэг. Тэгэхээр эхнэрийн хувьд одоо айгүй муу үр тарьж байгаа. Одоо 1 жил болоход их муу үр тарьсан. Яагаад гэвэл нөхрийгөө ганцаардуулж байна, тий. Тэгэхээр энэ гэрт одоо нөхөр эхнэр хоёр нэг бие байж ээж бие бинийгээ урамшуулж босон байгуулах зорилгоор бүтээгдсэн байтал одоо нэг гэр бүл болсон байтал одоо эхнэр нөхрөө ганцаардуулаад ээжтэйгээ аавтайгаа ингээ гэр бүлийнх нь руугаа ингээд явчихаар нөхөр ганцаардаад юу болох вэ гэхээр энэ ганцаардсан хүн яах вэ гэхээр одоо ариун болмоо сая хэлсэн тий. Баар цэнгэний газар эсвэл ямар нэгэн ингээд зүйл рүү ингээд чиглэх болно. Эндээс дон гэдэг зүйл үүсдэг. Тэгэхээр өнөөдөр Монгол эрчүүд маань ч гэсэн яагаад архинд орж байна? Яагаад ажлын донтой байна? Өнөөдөр яагаад тоглоомын донтой байна? Өнөөдөр яагаад гэртээ харах хүсэлгүй байна? Яг энэ ерөөсөө нөхрөө ганцаардуулсан эхнэрийн алдаа байгаа. Тэгээд нөхөр нь ганцаардсан хүн яах вэ гэхээр би тэнд очиод яах юм? Тэд нар намайг ад шоу үзээ тий ганцаардуулаад би ерөөсөө айгүй хэцүү үт юм чинь ажиллаа хийгээд байнгын ажил дээрээ байх ингээд хоног шахуу амьдардаг хүмүүс ч гэсэн байгаа. Тэгээ ингээд дон гэдэг өвчин бол ерөөсөө гэр бүлийн өвчин учраас ганцхан тэр донтоод одоо ингээд асуудал үүсгээд архинд ороод ч юм уу ингээд яваа хүнээс сүлд ингээд чичилцгээгээд идэг. Ерөөсөө энэ л одоо ингээд энэ ерөөсөө сал энэ л одоо чиний амьдралыг зулгаагаад байна гэж эцэг ихэнч тэгдэг эхнэр ч гэсэн ерөөсөө чи л намайг доромжлоод одоо би чамтай сууснараа маш их харамсалтай амьдарч чинь л гэдэг. Гэтэл үр цацсан этгээд нь эхнэр өөрөө байдаг. Тэгээд энийг ухамсарлаад ирэхээр эргээд амьдрал өөр хүүхдүүд нь өсөөд ч юм уу одоо амьдрал үнэхээр болохгүй байна гэд өөрөө эхнэр маань эргээд зовж эхэлдэг ба. Тэр нөө тарьсан үрээ өөрөө хурааж эхлэх үед үнэхээр нөхрийгөө яаж архинаас гаргах вэ? Яаж нөхрийгөө одоо яг нөхөр шиг одоо миний үр хүүхдүүд эцэг шиг байгаасаа мэдээж эмэгтэй хүн бол үр хүүхдийн хамтлан амьдардаг тий. Тэгээ үр хүүхд нь ингээд эцэггүй эсвэл үр хүүхдүүд нь ингээд зовоосоо гэж хүсдэггүй учраас эцгийн аль болохоор одоо сайн байгаасаа гэж хүсэхтэй өөрөө эргүүлээл одоо янз бүрийн хүн харлуу гүйж очиод архинаас гаргах арга хэмжээ одоо юу вэ гэж хайгаал хамаг мөнгө төгрөгөө зарцуулаад ингээд явдаг байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар харилцаа гэдэг зүйл маань ямар их асуудалтай зүйл вэ? Яг энэ
асуудал гаргаж байгаа харилцаа маань эргээд ямар их асуудал одоо болдог вэ гэдгийг одоо энэ нэг жилийн энэ амьдралдаа ухамсарлаад эмэгтэй маань өөрөө одоо нөхөртөө нэг бие болоосай. Нөхрийгөө хайрлаад, хүндлээд, урамшуулад ерөөсө хурдан тустаа гараасаа л гэж зөвлөмөр байна. Тэгж чадахгүй бол нөхрөө алдах аюул том аюул байгаа гэдгийг бас сануулмаар байна. Тэг нэг талаасаа эн чинь нөгөө гэрлэлтийн суур маань үерхэл ямар байсан, гэрлэлтийн суур ямар байна гэдэгтэй их холбоотой болчихж байгаа энэ. Яг чинь зарим хүмүүсийн хувьд гэрлэлтийг зориг болгодог. Зориг тий ашиг олох юм уу тий өөртөө ая тухтай байдлыг олж авах зориг болгож хэрэгэлдэг. Өөрөөр хэлбэл за энэ нэг мөнгөтэй хүнтэй л би одоо суумаар байна. За би энд нэг хайргүйч гэсэн тий энэ мөнгөтэй учраас би одоо энтэй суучихд бол алдахгүй. Ингэж боддог. Тэгээд суусны дараа асуудал гарч эхэлдэг. Яг үгтэй гэрлэлт гэдэг бол угаасаа тийм ээ бие биедээ зориулсан тэр сэтгэлийн үнцнээр босгодож баригддаг тийм одоо барилгатай адилхан. Гэтэл нэг тал нь ингээд зүтгээд босхыг гэж яадаг. Нөгөө тал нь ингээд хойш суугаад эхлэх юм бол энэ гэрлэлтэд одоо жинхэнэ асуудал гарч эхэлж байгаа. Тэгэхээр магадгүй те би нэг за байртай хүнтэй суугаад тэгээд ямарсан байртай юмчныг амар тийм ээ тэгээд байж даа гэсэн тийм анхан шатны тийм зорилготойгоор суудсан болвол энэ нэг одоо явахгүй гэсэн. Одоо байранд орсны за байртай болчлоо зүг ороод хамтдаа амьдраад эхэллээ асуудал гарна. Яг л түрүүн тэнд хэлсэн байгаа тийм ээ. Хэдийгээр эд материалтай ингэж болсон ч гэсэн түүнийг эзэмшиж чааш нь аваад хөгжүүлээд явах чадвар нь тэр хүнд байна уу гэж. А тэгвэл тэр бие биедээ хайртай тийм ээ түрүүн могийн хэлсэн. Жинхэнэ нөгөө ямар ч үед би чамайг хайрлана. Тэгээ өвчтөө, зовлонтой тийм ээ. Одоо ямар ч үе байсан би чамайг эцсээ хүртэл тийм үхэл хүртэл хайрлаж явах болно гэсэн энэ шийдвэр чухал. Тэгтээ гэрэлт бол энэ хатуу энэ хүсэл зориг шийдвэр дээр толгуурлсан байгаа. Тэрнийг л хоёр тал нь ингээд ухамсарлаад хүлээгээд авцсан нөхцөлд бол гэрлэлт бол үнэхээр амжилттай байж чаддаг. Юу ч байхгүй байсан ч гэсэн оргуу тийм ээ эд материалын хувьд амьдралын хувьд юу ч байхгүй байсан ч гэсэн тэр хоёрын хувьд харилцаа нь бат их бие бинийгээ дэмждэг, хайрладаг л байвал энэ гэрлэлт гэдэг бол үнэхээр ад жаргалтайгаар шатандаа үнэхээр сайнаар босгох болно. Энэ захидал дээр хадам аав ээж бас хүргэний хоорондын харилцаа гараад байгаа шүү дээ тий. Тэгэхээр бас нэг зүйлийг зөвлөөсэй гэж хүсэж байна л да. Хүн хадам аав ээжигээ яг яаж хүлээж авах ёстой вэ? Хоёр дахь аав ээжээ гэж хүлээж авах ёстой юу? Энэ хинрээ маань аав ээж гэж хүлээж авах ёстой юу? Энэ дэр бол энэ залуу маань их харилцдаггүй юм шиг анзаарэгдэж байна л да. Тэгэхээр яг хадам аав ээж гэдэг хүн тэр хүргэний бэрийн зүрх сэтгэлд ямар байр үзлэх ёстой хүмүүс юм болоо? Библиэлд эхнэр нөхөр хоёр нийлээд нэг бие болно гэж хэлсэн байдаг. Тэгэхээр харахад хэдийгээр эрэгтэй эмэгтэй хоёр маань эхнэр нөхөр хоёр маань тус тустай хүүсээрээ тус тустай хүн байгаа боловч яг энэ хоёр маань гэр бүл болсон тэр мөчөөс бие сэтгэлээрээ сүнсээрээ нэг бие болсон ба. Тэгэхээр өнөөдөр энэ хоёр бие биенийхээ аав ээжийг чинийх минийх ч юм уу өөрийнхөөгөө чухалчдаад нөгөөх өвнийхээ эхнэрийг одоо эхнэрийнхээ аав ээжийг одоо хоёрдугаарт ч гэдэг юм уу тийм хандлага гаргаж болохгүй. Хэрэв хандлага тийм байх юм бол өөр дөр нь асуудал заавал ирнэ. Тэгэхээр адилхан аав ээжээгээ яг өөрийнхөө аав ээжтэй адил үзээд тэгэд хандлага харилцаа нь яг эцэг ихтэйг адилхан л харьцаж байгаатай адилхан байх. Хэрэв тэгж чадахгүй тохиолдолд үнэхээр харилцааны одоо дунд нь хан хэрэм үүсдэг байгаа. Бие биендээ итгэж найдаж чадахгүй, бие биенийгээ үнэхээр дотнчлон хайрлж халамжилж чадахгүй тийм асуудал гарна. Тэгэхээр энээс болоод өнөөдөр хадам ээж одоо бир хүргэний хооронд онигоо Монголд ч гэсэн зөндөө байдаг тий. Тэгээ энэ ч гэсэн бидний амьдралд маш их зовлон асуудал авчирдаг байгаа. Тэгэхээр өнөөдөр яг өөрийн аав ээж гэж хүлээж авч миний тал бит хоёр чинь нийлээд нэг бие болж байгаа. Тэгэхээр энэ аав ээж гэсэн миний аав ээж гэж хүлээж авах юм бол ямар ч асуудал үүсэхгүй. Гэхдээ нэг дор нэг гэр бүлд амьдарч байгаа тохиолдолд заавал асуудал үүснэ. Тийм болохоор нөгөө энэ одоо ертөнцийн эзний зарчмын дагуу хурдан тусдаа гарах ёстой. Харин асуудал үүсгэхэд бас гүүр болж байгаа эхнэр байна. Очоод ээж аавдаа тий жоохон ингэдэ нөхөртөөгөө зөрчилдөө нь очоод хилчиж чинь. Энэ бол маш том алдаа. Яагаад гэхээр бит хоёр одоо нэг бие гэхэд тал бие маань тал бие орхичоод энэ тал бие муулаа явж байна гэдэг чинь яг үнэндээ бол өөрийгөө муулаа явж байгаатай яг адилхан. Нөхрөө муулж байгаа эмэгтэйчүүд өнөөдөр өөрийгөө муулж байгаатай адилхан. А эхнэрээ муулаа явж байгаа эрэгтэйчүүд маань
өөрийгөө муулаа явж байгаатай яг адилхан. Тэгэхээр өнөөдөр эхнэр яах вэ гэхээр ээж аваа би танаас илүү би нөхөртэй хайртай. Тэгээ би та хоёрыг бол халамжлан хайрлан намайг өсөж өгсөн тэр үнэхээр хайрыг чинтэй хариулахаар би амьдрах болно. Гэхдээ тэр хүн бол миний тал бий. Тэгэхээр би түүндээ илүү хайртай гэдгийг ээж аавдаа маш сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Ээж аавыг хайрлахаар нөхрийг хайрлахаар арайж байгаа ялгаатай. Энэ ялгааг сайн ойлгуулж өгөөд тэгээд нөхрөө илүү их хайрлаж байгаа. Энэ хайр маань цаашдаа энэ хоёрын дундаас гарах хүүхдүүдэд энэ гэр бүл дээр маш гайхамшигтай эрүүл болж бууж ирнэ. Өнөөдөр эхнэр маань нөхрөө хайрлаж байгаа тэр хайр энэ хайрыг харж өссөн хүүхдүүд маш аз жаргалтай эрүүл өсдөг. Харин ээж аавын зөрчилдөөнийг харж өссөн хүүхдүүд бол харилцаан дээр маш асуудалтай. Хамт олон дотроо ерөөсөө үргэлж асуудал үүсгэж идэг. Тэгээд ганцаардмал зойжиг, бусдыг шүүдэг, тэрслүү тийм хүүхдүүд өсдөг. Тэгэхээр эхнэр нөхөр хоёр бие биенээ хайрлна гэдээ бол маш олон юмны тэр занглааг тайлах учраас энэ хоёрын хайр бол өнөөдөр маш чухал гэдгийг ээж аав нар ч гэсэн ойлгоосой, хадам ээж аав нар. За захидал дээр маань энэ залуу маань тустай гарах бие ёстой гэдгийг бол ухамсарлаад мэдээд байгаа тий. Гэхдээ яг өнөөдөр эхнэрийгээ аваад л хадмыгаасаа гараа явчиж бас болохгүй байгаа шүү дээ тий. Энд бас тустай гарахад тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй. Тэгээд тустай гарах хүртлээр энэ хүргэн ямар байр суурьтай байх ёстой вэ? Одоо хадмуудаа яаж хандах ёстой вэ? Захидал дээрээс харахад одоо муудалцсан үедээ 0 өрөөндөө ууж орж идэггүй, галтгаандаа ууж орж идэггүй, нөгөө л нэг жижиг өрөөндөө ганцаардаа суугааддаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тусдаа гарах хүртлээр би ямар байр суурьтай байх ёстой вэ гэдгийг зөвлөж өгөөч. Тэгээ энэ залуугийн хувьд болохоор яг тэгж байгаа тийм ээ. Галтгаа 0 өрөөлөө олон дахин ч орж чадахгүй тийм ээ. Санаан зовоол ингээл нэг хүний газар тийм ээ. Нэлээд хэцүү байдалтай байж байгаа тийм төр зургал байгаа л да. Тэгэхээр өнөөдөртөө ямар арга хэмжээ авч болох вэ гэвэл магадгүй хажуу өрөөнд сууж байгаа тийм ээ. Өнөөдөр хажуу өрөө хөслөөд амьдрахад хэд байдаг вүлээ тийм үү? Тэрний тал мөнгөний ч гэсэн тийм ээ. Одоо хадам аав ээжтэй өгөө тийм ээ. Байрныхаа мөнгийг төлөхөд нэмэрлээрээ гэд 30 мянган төгрөг ч гэсэн өгд юм уу те сэтгэлээсээ өгж байгаа юм шүү гэдэг өгвөл ойлгоно. Тэгэх юм бол ер нь илүү харилцаанд нөгөө хэвийн байдал үүснэ шүү дээ. Яагаад вэ гэвэл энэ бас хариуцлагаа мэдчихээн те энд бидний төлөө санаа тавьж гин гэдэг тэр зүйл илэрч гарах учраас бас харилцаа сайжрахад тийм ээ төхөмтэй болох болов. Нөгөө талаас хамгийн гол зүйл гэхэлэр энэ залуугийн хувьд их нэртэйгээ харилцааны хувьд тий уучраа олох тийм ээ. Энэ л чухал байна. Ер нь залуу гэр бүлүүдийг харахад харилцааныхаа хувьд одоо уучраа олоод одоо аль нь төрүүлж одоо тийм ээ бие биенийгээ одоо аль гэр бүлийн төрүүлж тийм ээ бие биенийгээ гэж байна. Тэр гэр бүл хамгийн түрүүнд ингэж босгодож тийм ээ байр сууцтай болж амьдралын тэгшэрдэг. Харин бие биенийхээ уучрыг олохгүй бие биенийгээ сонирхчихгүй. Магадгүй одоо энэ эхнэрийнх нь хувьд энэ залууг сонирхгүй байж болно шүү дээ. Нэг тийм нөхөр нэг сонирн биш. Магадгүй зарим талаараа сонирн боловч тий. Зарим үед одоо гэрийнхэнтэйгээ байх нь илүү байгаа юм шиг юм байдал байгаа. Тэгэхээр бие биенийхээ илүү сонирхосоо тийм ээ. Бие биенийхээ илүү хүндлээд хайрлаасаа. Тэгвэл энэ амьдрал нь амархан тэгшрэх болно. Нэвтрүүлгээ Библиэлд байдаг нэгэн сайхан үгээр өндөрлөе. Эхлэл номны 2:24-т хэлэхдээ ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод эхнэртэйгээ нийлэн тэр хоёр нэгэн бие болох ажгүй гэж хэлсэн байна. Тиймээр залуу гэр бүлүүдийг ээж ааваа орхиод тусдаа гараад шинэ гэр бүлүүд үүсгээсэ гэж өрөөгөөд энэ удаагийн дугаараа өндөрлөе. Эх 7 өдрийн баасан гарагийн 18 цагт танд өгөх шинэхэн зөвлөгөөнийхөө хамт эргээд уулзцгаая. Баяртай үзэгчтэй. Баярлалаа.